энэхүү тайвширлын бясалгал нь яах вэ гэхээр энэ чангарсан, стресст орсон тархийг тайвшруулна. За энэ тархийг эерэг бодлоор, эерэг мэдрэмжээр тайвшруулна. Мөн одоо биеийн одоо нөгөө аль нэг хэсэгт өвдөлт үүсээд байгаа. Тэгээд эмчд очиод шинжилгээ өгөнгүүд мэдэгддэггүй ямар юунаас болоод ингээд өвдөд байгаа тий. Тэр нь мэдэгддэггүй бас нэг тийм сонио өвчнүүд байдаг штэ. За тэгэхээр тэр өвдөлтийн өвчнүүд бас алга болж арилсан байна. Авдар туссан хүмүүст одоо сэтгэл зүйн болон биеийн тэр нөгөө эдисийн төвшөнд одоо хэрэг сайхан үр дүнг гаргасан байна. За тэгээд стресснээс даундуулах, стресстгүй байх боломжийг бас гаргаж өгч илүү үр дүнг үзүүлсэн байна. За тэгээд өөртөө итгэл, төвлөрөх чадвар гэх мэтийг бас илүү сайжруулж бас төвлөрлийн чадвар, ухамсарын төвшөнд илүү сайн бас үр дүнг гаргасан байна. За тэгээд өөртөө нөгөө илүү ойрхон эерэг мэдрэмж, эерэг бодлыг төрүүлэх боломжтой тийм мантра буюу одоо тарины үгээ хэлэнгээ тэр үгэн дээрээ төвлөрөхдөө амьсгалаа өдөр тутамдаа яаж амьсгалж чинь тэр амьсгалаараа амьсгална гэсэн үг. Бясалгалын суудал бол зүгээр л ихцгэн унтчихааргүй тийм сайхан амьсгалахад ингээд төвөггүй тийм. За тэгээд мэдээж сайхан нуруугаа тэгшгэн. За тэгээд толгой тэгшгэн. Тэгээ амьсгал ер нь бол амьсгал ингээд дэв тэгшгэн байхаас илүү жоох ингээд уршаага бүхийгөөд ирэнгүүт амьсгал ингээд орж гарах энэ эрхтнүүдээр илүү сайн амьсгал гарч орно гэсэн. Мантра гэдэг үг нь бол хамгаалалт гэсэн үг байна л дээ. Тэгэхээр бид нарт одоо эмээ өвгөнөр маань ингээд ирэхээр эргүүлээд манай уншиж байх нь хамгаалалт болдог байх гэсэн юм. За тэгэхээр энэ хамгаалалт маань яаж үүсэж ийн гэхээр сэтгэлээс тийм сэтгэлийн хүч гэд гоё зүйл байдаг шүү дээ, хүчтэй тийм. За тэгэхээр сэтгэлээсээ уншсан энэхүү хүчтэй сайхан сэтгэл маань биднэрт хамгаалалт болдог байна. За тэгээ энэ эерэг сайхан хамгаалтын үгсийг уншаад хэлээд байхаар энэ нь сэтгэлд амар тайванг бий болгодог байсан байна. За тэгэхээр ерөнхийдөө бол бидний бас хөгшөдтэй буурай нар маань майна эргүүлээд биднэрт одоо нөгөө хамгаалт хийж өгч байгаа тэр майна уншаад ингээд имээ өвөнөр ингээд тайван те тэд нар маань бас л нэгэн бясалгал хийдэг байсан байхгүй те. Ирэх эргүүлэн гэдэг бол бид нүдээр ингээ гаднаас нь харахад бол зүгээр ирэх эргүүлээл те майн уншаал ингээд байна. Энэ чинь бол ирэх эргүүлж ийн гэдэг чинь бас нэгэн бодлын гарныхан энэ хорооны мэдрэлийн эсүүдийг сэргээн тийм ээ. За мөн түүндээ төвлөрлийн бясалгал явагдаж байгаа байхгүй юу? Маш өндөр төвлөрлийн бясалгал явагдаж байгаа. За энэхүү сайхан үйлийг ингээд хийж иржээ. Хэлж болох үгнүүдийг одоо жишээ болгож хэлвэл амар тайван байна. Би амар тайван байна. Эсвэл би тайвширч байна. Би эрх чөлөөтэй амар тайван байна. Миний дотор хайр байна. Хайр гэд хайран дээр төвлөрч өгч юм уу? Эсвэл амар тайван. Тэ? Эсвэл одоо ингээд талархал дээр төвлөрч болно. Талархаж байна. Бүх зүйл талархаж болно тэ. Бүх зүйл талархаж байна. Надад байгаа бүх зүйл талархаж. Энэ орчлон надад өгсөн бүх зүйл талархаж. Одоо бүх зүйл талархаж тэ. Өнөөдөр одоо энэ цаг үед би эрүүл саруул, миний эргэн тойрон сайхан эрүүл саруул тэ. За тэгээд бусад одоо хэцүү байгаа нэгэндээ бас
тэр хүмүүсээ ингээд төсөөлөөд эрүүл сарвал байгаасай ажил төрлийн бүтээсэй гэд тэр хүмүүсийгээ бас ингээд төсөөлөд ингэх нь зөвхөн тэр хүнд сайн сайхан очихоос гадна бас би өөрөө тэ илүү одоо хүчтэй илүү эрүүл илүү эерэг хүчтэй тийм ухамсартай болох байхгүй. За тэгэхээр бусдад ингээд сайн сайхан бодож бусдын сайн сайхныг бодох энэ сэтгэл чинь зөвхөн тэр бусдад сайн сайхан гэдэг ухаас илүү бас би миний сэтгэл санаа илүү нөгөө дархлаатай илүү бат бөх тийм чадварлаг тийм болно гэсэн байхгүй. Тэгэхээр өөртөө болон хайртай хүмүүстэй мөн одоо танихгүй хүмүүс гэж болно шүү дээ. Танихгүй тэр харсан хүндээ эсвэл үнэхээр үзий яддаг тэр хүндээ ч гэсэнтэй сайн сайхан зүйлийг бодож эрүүл сарвал байгаасай ажил төрлийн бүтээсэй тэгж бодож бас сайхан эрүүл тарныг уншиж эрэг тарныг уншиж ингэж тэр хүн болон өөрийгөө ингэж сайхан эмчилж болох юм аа. За хүмүүсийг ингэж бодоол тэр хүндээ ингэж үзэн ядаал тэр хүнийг ингэж муугаар одоод ингэж ахын тэр хүн муу явахгүй зөвхөн таны би таны эргэтэн таны эдис өгчин сөрөг болно тэ. Тэгэхээр бусдад нэг буруу санаад ах шаардлагагүй зүгээр л тэр хүмүүсийг хүлээж аваад тавиа явуулчих тэ. За тэгээд энэ амьсгалынхан бясалгалаа энэ мантра бясалгалаа хийж явахдаа за ямар нэгэн дуун дээр за сайхан мантра тэр нөгөө тарны үгэн дээр тарны үг уншуулад тэндээ сонсоод хийж болно те. За эсвэл өөрөө дотроо одоо үгнүүд хэлж байгаа шүү дээ те. Эрэг тэр сайхан үгнүүдээ тавтан ингээд өөртөө дотроо хэлж болно. Эсвэл одоо гаднаас уншиж өгөх тэрхүү тарны үгсийг сонсоод хүндэр төвлөрөөд хийж болно. За мөн амьсгалынхаа энэ ритмдээ авч байгаа гаргаж байгаа энэ амьсгалдаа төвлөрөөд түндэ анхаарад тэгээд амьсгалынхан тайвширлын бясалгалаа хийх юм шүү. За тэгээд бясалгалаа хийж явахдаа ямар нэгэн бодол орж ирвэл хүлээж аваад тэгсэн байна. Тэгээд энэ бодол үүссэн юм байна. Тийм юм байна гэдэг хүлээж аваад тий би одоо ийм бодол бодоод байгаа юм байна. Миний толгойд ийм бодол бодогдож байгаа юм байна. Гэдэг хүлээж ав. Тэрнээс энэ бодлыг би бодохгүй энэ миний төвлөрөл энэ миний бясалгал цаад болоод байна. Энэ нэстэ намайг үргэлж зовоодог бодол би энэ нүдэн ханаад төвчөж чадахгүй нэ гэдэг ингээд бүр үнэхээр төвчөж чадахгүй болоод ирвэл ингээд сайхан энэ их тархин дээрээ анхаарлаа төвлөрүүлчих. За тэгээд тэр бодлоод орж ирээд ингээд зовоогоод ингээд байвал амьсгалаа буцаад ингээд гүнзгий аваад амьсгал амаараа сайхан гаргачих. Амаараа аваад ингээд амьсгалаа ерөө амаараа сайхан гаргаад ингээд уужирчих те. Бие хагаа сайхан тайвшруулчих. За тэгээд дотор чинь ингээд тавьчтаад амьсгал дээрээ ингээд өвлөрч чадахгүй үед байдаг зөндөө байдаг. За тэгэнгүүт ингээд сайхан цээжин дээрээ амьсгалаа төвлөрүүлээд ингээд төвлөрлөө цээжин дээрээ авчаад эсвэл духан дээрээ авчдаг ч юм уу те. Яг ингээд хамрныхаа хэсэгт ингээд амьсгал дээрээ төвлөрж явахад ингээд жоох ингээд бачимдаад эхлвэл амьсгалынхын төвлөрлөө жоохон өөр хэсэг дээрээ авчиж болно. Цээжин дээрээ эсвэл духныхаа энэ их тархин дээрээ төвлөрлөө үүсгэж болно. Өөрт тухтай байрлалаар суун. За тэгээд мэдээж анхлан хийж байгаа хүмүүс бол чимээгүй орчинд хийхийг одоо зөвлөдөг. Нүдээ анчаад одоо ингээ харанхууд байж чадахгүй ямар нэгэн 50 бус байвал нүдээ нээгээд өөрийнхөө яг урдлынхаа хэсэгтээ 50-60 см-ийн хооронд харцаа унгаад тэгээд тэр харцаа унгасан газраа нэг цэг зурчих тий нэг цэгийг ингээд авчих. Тэр цэг дээрээ ингээд хараагаа төвлөрүүлээд тэгээд мантра бясалгалаа үргэлжлүүлээд явж болно. Эсвэл нүдээ анж чадчихвэл нүдээ анаад
За нүдэн ань гэдэг маань гаднаас одоо мэдээлэл авч байгаа шүү дээ бид нар нүдэрээ. Тэгэхээр тэр мэдээллүүдийг бүгдийг ингээд хааж байгаа гэсэн утгаар илүү төвлөрлөө бат бөх явуулах боломжийг олгоно. За нүдэ нээгээд чиж болно. За нүдэ нээлээгээд ишээ тишээ ингээ хараад ахгүй зөвхөн нэг цэгийг урдалтаа одоо зааж хүлээж аваад тэндээ хараад үргэлжлүүлнэ. За тэгээд энэхүү бясалгалаа ер нь 10-аас 20 минутын турш хийгээд үргэлжлүүлэх боломжтой. Өдөртөө одоо 1-ээс 2 удаа хийж болно. За илүү их хийх боломжтой бол дүндээж бас өөрийнх нь цаг завдаа тааруулаад хийгээрэй. За одоо бүгдээрээ мантра бясалгалаа хийж үзье. За энэхүү бясалгалаа хийхдээ одоо төвлөрч болох үгсийг би та бүхэндээ хэлж өгье. За баярлалаа. Би амар амгалан байна. Би тайван байна гэдэг ч юм уу те. Би тайвширч байна. За амар амгалан миний дотор байна. Миний дотор хайр дүүрэн байна гэдэг ч юм уу те. За тэгээ мөн одоо гэдэг нөгөө нэг тарны одоо мантра байна те. За тэгээ мантра дээр бас төвлөрж болно. За өнөөдөр бүгдээрээ 5 минут орчим бясалгалаа хий. За эхлээд ерөнхийдөө завилгаад бясалгалыг хийсэн ч болно газар суугаад. Эсвэл сандал дээр сууж байгаа сандал дээрээ бясалгалыг одоо үргэлжлүүлж болно. Гэхдээ миний хувьд өнөөдөр би та бүхэнтэйгээ сандал дээр суугаад бясалгалыг үргэлжлүүлье. Завилгааны хувьд бол би өмнө нь бас та бүхэнд хэлжсэн завилгаа ерөнхийдөө 3 төрөл байдаг гэж хэлсэн. За өнөөдөртөө бол ерөнхийдөө өөртөө тухтай завилгаа аваад суугаад тэгээ гарны хөдөлгөөнийг бас өөртөө бас тухтай тавилтаар тавья. Гэхдээ гарны нөгөө одоо ингээд төвлөрөл маань явагдахгүй төвлөрөл бат бүхтэй сайн төвлөрч чадахгүй байгаа бол ерөнхийдөө төвлөрөл явагдахын тулд ингээ 3 хуруугаа нийлүүлээд гарн дээр өвдгөн дээр ингээ тавьчиход болно гэсэн үг. За тэгэхээр энэ маань илүү төвлөрлийг илүү сайн явуулж өгнө гэсэн. За нүдэ ани нүдэ анаад за эхлээд бүгдээрээ биеэ тайвшруулан чангарсан эсгүүдийг суллахын тулд body scan буюу биеийн бүхий л хэсгийг сэтгэлийнх нь нүдээр ажиглан харцгаая. За дээрээс доошоо биеийн хэсгүүдийг хэлэхэд за тэр газраа ажиглаад тэгээд тэр газартайгаа бүхий л бие нэг болгоод тэр газраа суллаад тайвшруулад мэдрээд өгөөрэй. За эхлээд бүгдээрээ 3 удаа гүнзгий амьсгал хамраараа аваад амаараа гаргая. За 3 удаа амьсгалаа авлаа. За одоо харин миний дуудсан газар бүрийг мэдэрч тэрхүү газрынхан чангарлыг суллаж түнтэйгээ нэг болоорой. За толгоон орой нүд хацар чих хамар уруул ирүү хүзүү мөр
нуруу, цээж, гэдэс, тааз, гарын хуруунууд, гарын алга, гарны булчин, за хоёр хөлний гуй, за өвдөг, хоёр хөлний шилб, хоёр хөлний уул, хөлний хуруунууд, хурууны үдийн үзүүр, за миний бие бүхий л хэсэг маань холбогдсон миний авч байгаа гаднаас авч байгаа амьсгал минь бүхий л биеэр минь дүүрч миний бие нэг болж байна. За одоо харин би бяцлаглынхан мантраг хэлэх гэж байна. За та бүхэн минь ч гэсэндээ хамарныхаа үзүүр дээр төвлөрлөө авиучин агаар хамраар орж болон гарахад хамарны амьсгал орж гарч байгааг мэдрэн түн дээрээ төвлөрөн амьсгалаа авч гаргаад үргэлжлүүлээрэй. Баярлалаа. Бүхий л зүйлд баярлаж байна. Надад байгаа бүхий л зүйлд баярлаж байна. Баярлалаа. Бүхий л бие минь амар тайвширлыг олж байна. Бүхий л бие минь болчингууд биеэр минь амар тайван дүүрч байна. Амар тайван байна. Би амар тайван байна. За та бүхэн бас өөрсдөө утга учиртай тийм тарныхан эерэг үгсийг хэлж байгаа байх гэж бодож байна. За ямар нэгэн бодлууд орж ирвэл тэр бодлыг талархаад баярлаад хүлээж аваарай. Хүн амьдарч байгаа юм чинь бодол бол хизээд орж ирнэ. Энэ бодол гэдэг бол ер нь амьд байгааг одоо өөрт харуулж, сануулж, мэдрүүлж байгаа бас нэгэн зүйл гэж бодож болно. Хүн амьд байгаа л юм чинь бодол үргэлж үүсэж л байна. Тэр бодолд талархаад энэ бодол үүсэх нөхцөл байдал бүрдсэн байжээ л гэж бодох хэрэгтэй.
За мантра бясалгал бол ерөнхийдөө иймэрхүү маягаар ингэж явагддаг байх нь. За тэгэхээр энэхүү тайвшрлын эрэг үгдээр төвлөрсөн мантра бясалгалыг өнөөдөр бүгдээрээ үзлээ. За тэгэхээр энэхүү мантра бясалгалыг та байнгын тогтмол хийж заншснаар одоо өөрийнх нь эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэнд, за мөн биеийн эрүүл мэндээ эрүүл зөв сайхан хамгаалж амьдрах боломжтой байх нэ. За тэгэхэд бясалгалаа хийгээд өшөө илүү энэ амьдралын чанарыг сайжруулж, өшөө илүү өөрийгөө хөгжүүлж, мөн бусдад сайн сайхныг түгээж амьдрахыг хүсье. За тэгээд дараагийнхын хичээлээр уулзлаа. Баяртай.